Тэмэн төргийа ингээд нийгмийн одоо хамгийн чухал эрэлт хэрэгцээтэй ийм одоо хуулийг санаачлан явж байгаа Номын Цэмэг гишүүндээ баярлалаа. Энэ хуулийг одоо босруулж байгаа гишүүдийн нэг нь бол би өөрөө байгаа. За ер нь ингээд Эрдэнэ Цэмэг гишүүн анх одоо тамхины хуулийг баталснаас хойш бол нийгэм бас томоохон хэмжээний өөрчлөлтийг авчирсан ийм одоо ач холбогдолтой хуулийг бол баталсан. За тэгээд одоо өнөөдөр одоо тамхи маань ялангуяа одоо бага насны хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд бол энэ одоо электрон тамхи гэдэг юмыг бол хэрэгжилж байгаа асуудал бол бүр харангийн хэмжээнд аюулын хэмжээнд хүрчихсэн хүн болгоны сэтгэл зовнсон ийм асуудал нийгэм тулгарч байгаа. Тэгээ энэ үед бол энэ одоо байдлыг байхгүй болгох, бууруулах, томоохон хэмжээний өөрчлөлтийг нийгэмд авчрах ийм хуулийг бол босруулаа явж байгаа гэж ойлгож байгаа. За тэгээд хамгийн гол чухал юм нь энэ электрон тамхины хувьд болохоор тэр одоо тамхины одоо маш муухай үнэр, маш муухай амтыг одоо бууруулах төрөл бүрийн бодис хэрэгжилж нэг төрлийн одоо урьх хэрэгжилж ийм залуу хүүхдүүдийг одоо тамхинд донтуулах ийм арга хэрэгжилсэн байгаа. Тэгээд энэ дээрээс нь одоо Монголд бас тодорхой хэмжээний хязгаарлалт хууль байхгүй учраас одоо бараг бусад улсуудтай харьцуулахад бол маш өргөн хэмжээнд ингээд илгэрчихсэн ийм асуудал байгаа. Тэгэхээр яг энэ хуулийн дээр нэг одоо бас анхаарах юм нь тэр тамхины одоо муухай үнэрийг дарж байгаа бодисон дээр га болон бусад бүх бодисыг хориглох гэдгээр оруулж өгөх зүйтэй хаа гэсэн саналтай байгаа. Яагаад тэгэхээр бид нар гааг хэрвээ үлдээчих юм бол тэгэл бас тэр одоо электрон тамхиг хориглохгүй хэвээр үлдээсэнтэй л адилхан болчихж байгаа учраас одоо гаанаас бусад бодисыг хориглох биш га болон бусад бүх бодисыг хориглохоо гэсэн байдлаар бол оруулж өгвөл зүйтэй хаа гэж ингэж бодож байна. За хоёрдугаар асуудал болохоор ер нь энэ хуулийн хариуцлагын асуудал одоо маш чухал. Бид нар одоо мянга сайхан хууль батлаад бодит амьдрал дээр хэрэгждэггүй. Тэгэхээр яг энэ хуулийн дээр байгаа заалтыг одоо биелүүлэхгүй байх юм бол ямар хариуцлага хүлээх вэ гэдэг юмыг нэлийн одоо хатуу чанга байдлаар оруулж өгөөч. Тэгжээж энэ хууль маань одоо нийгэмд томоохон хэмжээний өөрчлөлтийг бид нарыг хүсэж байгаа тэр өөрчлөлтийг авчрах тийм хууль болж чаднаа гэж ингэж бодож байна. За тэгээд хамгийн гол чухал юм нь энэ хуулийн дараа бол одоо нэг жилийн дараа бидний тэр одоо бага насны хүүхдүүд маань тэр тамхи одоо электрон тамхи хэрэгэлдэггүй болох тийм одоо орчин нөхцөлөд бүрдэх хэрэгтэй байна. Тэхийн тулд одоо нөлөөллийн ажлыг ялангуяа одоо сая гишүүд хэлж байна. Соён гэгэрүүлэх ажлыг тэр 10 жилийн сургуулийн одоо эрүүл мэндийн боловсролын хүрээнд одоо тамхины хор нөлөөллийг одоо ойлгуулж ухуулах ажлыг маш сайн хийх хэрэгтэй байна. Дээрээс нь нийгэмд одоо энэ одоо энэ электрон тамхиг татаж одоо олон нийтэд сайхан зүйл гэж сурталчилж байгаа асуудлыг хориглох хэрэгтэй байна. За дээрэс нь одоо ингээд нэгэнд одоо тамхинд орсон байгаа хүүхдүүдийг яаж одоо тэр тамхинаас нь гаргах вэ? Эрүүл одоо эмчилж тэр тамхинаас нь гаргах вэ гэдэг асуудал дээр бас одоо анхаарч ажиллах чиглэл рүү бас ажиллах хэрэгтэй байна гэж ингэж харж байгаа. За тэгээд ингээд энэ хуулийг бол одоо маш яралтай одоо баталж тийм нийгэмдээ одоо томоохон хэмжээний өөрчлөлтийг авчрах дээр энэ одоо шинэ 126 гишүүнтэй улсын хурл бол нэгт хамтарч ажиллана гэдэгт дээр үл итгэлтэй байна. Тэгээд энэ хуулийг бол одоо бүрэн дэмжиж ажиллаж байгаа. За мэдээж одоо бизнесийнхаа байгууллагуудыг дэмжих гэж асуудал бас хүмүүс хөндөж ярьж байгаа шиг байна л да. Гэхдээ бидний хувьд бизнесээс илүүтэй бид нар Монгол улсын ирээдүй чухал, үр хүүхэд маань чухал. Тийм учраас бид нар энэ дээр бол одоо хамгийн түрүүнд бол онцгой анхаарч энэ хуулиа бол цааш одоо маш яралтай баталж үр хүүхдээ ирээдүгөө хамгаалах нь чухал гэж ингэж бодож байна. За баярлалаа. Шижир гишүүн үг гэлнэ.